Өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч 2008 онд ирээгүй өөрчлөлт тэрнээс ялаас мултраад өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч хийж байгаа шүү дээ. Энэ шудраг эсөө. Энийг бүгд мэдж байгаа шүү дээ. Энийг гардын сүмсийн дотор байгаа. Хууль зүйн сайдын 100 сая төгрөг хүнээс авчаад манай ах トゥ нар Америкээс өгсөнгээд улаан цайн зургтай худлаа ярьж сууж байгаа шүү дээ. Шудраг эсний сайч юу? Бүх газар шудраг эсний яам гэж нэрлэдэг. Амар эсэл байхгүй нөө. Жижиг дунд үйлдвэрээс тэр бом төгрөг намынхаа 40 гишүүнтэй 40 тэр бомыг хулгайлчаад өнөөдөр худлаа яриа сууж байгаа шүү дээ. Ихтэй бидний 92 оны үндсэн хууль нийгэм улс төр эдийн засгийн бүх монголд оруулсан байна. Энийг мөнгө сайхан доктор магтаад ах шаардлага байхгүй. Чимэд багш эдэн шавнарл байдаг. Багшигаа бодоод чимэд багш бурхан биш ээ. Чимэд багшийн бурхан Винчорк гэд Варшав их сургуулийн бурхан байсан шүү. Тэр хүн 91 он чимэд багш зөвлөгөө өгч өөрөөсөө хоёулаа игээд чимэд багш нэг сарваас нь бүгд нууцлаа өндөр шинж ил гарахгүй байгаа. Польшууд 92 онд ийсэн үндсэн хуулиа 5 жилийн дараа сольсон. Гол шалтгаан бол Польш улсын нийгэм эдийн засгийн улс төр бүх мухардалд энэ аваачих юм байна. Хагас коммунист, хагас социалист хууль болсон байна гэдэг. Тэгээ 96-нд ард түмнийхээ санал асуулгыг аваад 97 онд шинэ үндсэн хууль яасан 247 зүйлтэй. Тэр дотроо ялангуяа төрийн санхүү, төрийн өмчрөө эрх мэдэлтэнгүүдийг халдах бүх юуг нь хааж өгсөн. Өнөөдөр Монголд яаж байна? Монгол улсын бүх ерөнхийлөгч нар байсан улсууд бүгд газрын баялаг, газрын үйлдвэр, гадаадын хөрөнгө оруулалтанд эзэн очоод суудсан байна. Өнөөдөр 32 тэрбум долларын өрөнд орсон. Энэ сайн үндсэн хуулийн үр дүн үү? Өнөөдөр бид нар тэр үеийн 32 сая тэрбум долларын 23% хөвчөд буюу цааваараа газрын эвлэлийн баялагч нь бүгд гадаадын 3,000 хүний гарт байгаа. Энэ шудраг эсөө. Өнөөдөр инфляци барьж чадахгүй Төв банк нь дурын нэг байнгын оронд орж загнуулдаг. Ганц байх ёстой Төв банк нь үндсэн хуулийн байгууллага биш. Энэ шудраг эсөө. Битгий хотлоо яриа хариуцлага шууд ил тод ил. Өнөөдөр гадаа хүмүүс сая хүртэл үгээ хэлээгээд зогсчин лооцсон бариад. Хүний эрхийг хамгаалдаг, хүний эрхийн комиссны үндсэн хуулийн гадна байдаг Монгол шиг байгууллага байхгүй. Мөнгөний бүх бодлогыг барьдаг Төв банк нь үндсэн хуулийнхаа гадна байдаг байгууллага байхгүй. Тэгвэл 92 оны хууль бол тухайн үед байсан нийгмийн уур амьсгалыг аргалж дараагийн шатанд тавьсан шилжилтийн хууль. Биш шилжилтийн хуультай 30 жил явж байна. Энэгээр амьдрал амь зогоож, албан тушаалд очиж нэр алдаршсан улсууд энийг байнга долоож хамгаалах гэж оролддгоо. Өнөөдрийн бухимдалч энд авчирсан. Мөнх сайхан манай залуу доктор мэдж байгаа ш 2008 оны 1 сарын бараг 7-ны өдөр 12 жилийн өмнө эрүүгийн хуулиас 5 зүйл алга болгож, голд нь 253-ыг алга болгож тэр давхраараа тухайн Монгол Ардын хувьсгалт намын 34 албан тушаалтан бүгд ял авах байсан. Тэр хавар. Өнөөдрийн ерөнхийлөгч ял авцсан байсан. Хадгалан зөөлөн оршоо ял авах байсан. Бөмбөгрийн асуудал ял авах байсан. Онгоцны аваарын асуудал ял авах байсан. Нэгэн ч аваагүй шүү дээ. Өнөөдөр тэгээ үр дүнд нь бид нар ийм ялтан ерөнхийлөгч болж сууж шүү дээ.